За та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. За мөн олон улсын гэр бүлийн өдрийн эндийг нийт Монголынхаа гэр бүлд өргөн дэвшүүлье. За намайг Орон Нэмдорж гэдэг. За би Монгол Улсын их сургуулийг 1997 онд төгссөн. За одоо бол би шинжлэх ухааны технологийн сургуулийн бизнес удирдлага мөнгөний сургуульд нийгмийн ажлын хөтөлбөр хариуцсан дэд профессороор ажилладаг. За би нийтдээ бол 25 жил нийгмийн ажил гэдэг энэ шинжлэх ухааныг зааж байгаа. За тэгэхээр нийгмийн ажил гэдэг бол тэр нийгмийн сайн сайхан байдлыг бий болгохын төлөө за ялангуяа нийгмийн зорилттой бүлгийн иргэдэд өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн энэ мэргэжлийн үйл ажиллагааг бол илэрхийлдэг. За сайн байцгаана. Наа мөнгө тулга гэдэг. За 1997 онд Монгол Улсын их сургуулийг биологийн багш мэргэжлэр төгссөн. За тэгээд 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын боловсролын их сургуулийн математик байгалийн ухааны сургуулийн биологийн техникт ажиллаж байна. За тэгээд анх 2001 онд Нөбийн хүн амын сангийн өсвөрийн нөхөрч эрүүл мэнд төслийн хүрээнд сурагч багшаар бэлтгэдэг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 21 дэх жилдээ эрүүл мэндийн боловсрол, нөхөрч эрүүл мэндийн бэлгийн боловсролыг өсвөр үеийн хүүхд залуучуудад эзэмшүүлэх энэ чиглэлээр одоо ажиллаж байна. За манай орны хувьд бол 1990-ад оны ихэнх үеийн одоо өөрчлөлт чимжилтийн үед хамгийн их одоо асуудал төгсөж хүмүүс бол хүүхдүүд гэж үздэг. Тэгээ энэ хүүхдийн өмнө тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх мэргэжилтэн бэлдэх зайлшгүй шаардлага бий болсны хүрээнд бол энэ нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийг бол анх Монгол Улсын боловсролын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуульд бол бэлдсэн байдаг. За өдгөө ингээд бэлдээд 25 жилийн үргэлжжээ. Хүүхэн гэр бүлийн одоо ажиллах хамгийн ойрын туслагч болсон одоо энэ салбарын ажилтнуудын маань одоо хамгийн их одоо цаг нарга өглөөнөөс аваад жим хүртэл ажилладаг энэ хүмүүсийг мэргэжил арга зүйн хувьд мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг. За энэ хүмүүсийн үүрэг оролцоо маш чухлаа гэдэг бас энэ салбарт ажилладаг хүний хувьд бол үнэлдэг. Энэ хүмүүс маань нийслэлийн чүүдийн өмнө тулгамдж байгаа ялангуяа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд, нийгмийн сайн сайхан байдлыг бий болгоход үнэтэй өнөмөр оруулж байгаа хамт олон гэж боддог. Тэгээд энэ олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан одоо энэ хамт олонд ажлын амжилт, эрүүл мэндийн сайн сайхныг бас хүсье.